Бүжигч та бүхэн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Одон мэдээ та бүхэнтэй мэндчилэн жолгож байна. Өнөөдрийн сонин мэдээнд гол дуу. Энэ жил Өвөр Монголын хуурай жамын бомбтын барааны жөөр дуншуур тооны давсан. Боган Колумбэр хотод байчаан судалсан. Өвөр Монголын өөртөө жилс хоорны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглаа өндөрлсөн зэрэг мэдээлэл бэлтгэлээ. Бүх орон улсын бомбтын хамжилчаа төрийн бодлогын үйлчлэгийн дэс дэвшилтэд түшгэлж өнөө жил Өвөр Монголын эд хуурай жамын бомбтын барааны жөөр үргэлжлэн хөгжөөнтэй байдлаа баталсаар 8 дугаар сарын 14-ний өдөр болтол өнөө жил Өвөр Монголын хуурай жамын бомбтоор оруулж гаргасан барааны хэмжээ дуншуур тооны давж нодныхаас 1 сар урьдчилан дуншуур тооны бомбтыг давж барааны ерөнхий хэмжээ нь бүх улсад тэргүүллээ. Манжуур жасмал жамын бомбтод алим алмард төв тааж дүүртэл тойсон ачааны машин мөрлөн жагсаж Европын жахад хүрэхээр бэлхэн байна. Улсын дотоодын жимс ногооны чанар сайн ханш тогтуунаас гадаадын жахад хүрээлэл ихтэй байж гадаадд гаргах барааны төрөл болон хэмжээ жалгаагаар дээшилж бий. Өнөө жилийн 1-7 сар болтол Манжуур жасмал жамын бомбтоор дамжсан жимс ногоо 19-г 9 том тонн хүрчээ. Арилжааны уртаг 14-г 4 дуншууд хүрэх хүрчээ. Дундад Монгол Оросын аж ахуй хангилын жангилгийн чиг болон манай улсын умарч нээлтийг орон босон дагуулга цуурлан Манжуур бомбтой дөрвийн шинжилэлт оюунч хянаа хамааралт онцтой үйлчлэгээр бомбын нээлтийг чадварыг дайчилж жасмал жамын бомбын чадварыг бүгдлээр дэвшлүүлсэн байна. Бүрдгсноор 1-7 сар болтол Манжуур жасмал жамын бомбтоор оруулж гаргасан барааны арилжааны уртаг 906-ыг 7 дуншууд хүрэх хүрчээ. Адил хугацаанаас жууны 59-г 3-аар нэмэгджээ. Бүх орны голдлоготой бомбт өндөр төвшин бүхий эргэлтийн байдлаа баталсаар мандад бомбтод HV хил ассан жолоочгүй жөөврийн ачааны машин урьдчилан тогтоосон жамаар аялж хилийн байцаалтын уртуугаар өнгөрч барааны гүйлгээний хүрээлэнд орно. 8 дугаар сарын 14-ний өдөр болтол мандад бомбтоор оруулж гаргасан барааны хэмжээ 1000 том тонныг даваад адил хугацаанаас жууны 210-г 8-3-аар нэмэгджээ. Бомбтоор жорчгосод болоод хилээр өнгөрсөн төрөг унаа адил хугацаанаас жууны 121-г 6 болон жууны 137-г 5-3-аар нэмэгдэв. Өнөө жил хохот бүх улсын хил ассан арилжааны дүгнэмжсэн тусгай төрлийн ажиллагааны туршилтын жигийн хотоор сонгогдож оюунч бомбын байгуулалт болон чөлөөт арилжааны туршилтын орны дөрмийн шинжилэлтийг тогтун ахиулж оюунч бомбт автчсан шалган байж ах системийг бүгдлээр түгээмэлжүүлэн машин төрөгний бомб нэвтрэх чагийг богиносгосон байна. Өөртөө зохионы худалдааны явдлын тэнхимийн бомбтоор нэвтрэхийг зохицуулах газрын дарга Личун Янгаас өнөө жил өөртөө зохионы худалдааны явдлын тэнхим өөртөө зохионы намын хорооны 1-5-7 ажлын байр тулалтыг гүнжгээ найдваржуулж гадаад бомбын эрчимтэй бүтээмжтэй хөгжилтийн 3 жилийн ажиллагаа баттай ахиулан бомбын санаа мөчтэй холбоодоо хөдөлж бомб дунграх гардны дүгнэмжлэг өөрчлөлтийг гүнжгээрүүлж бүх орны бомбын эргэлт нэмэгдлийн ханчаа батлав. Бид үргэлжлэн голдлоготой бомбын эрчимтэй бүтээмжтэй хөгжилтийг ахиулж улсын умарч нээлтийг чухал бэхлэлтийн байгуулалтад үйлчлэнэ гэжээ. 8 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдөр болтол өөртөө зохионы намын хорооны дэд шүүжий өөртөө зохионы ардын засгийн ордыг тэргүүлэгч Боган Колумбэр хотод олон түмний дэргэдэх төв бус суртал болоод ялжирдын асуудлыг төвлөрөнгөө жасан зохичлох намрын удирлын ой шугай нутаг бүлтэрийн гал төмрийн сэргийлэн унтраах аймгийн орчин тойрны хамгаалалт зэрэг ажлыг байцаан судаллаа. Боган шар тал тариалан мал жилийн талбай хайлаар тойргийн фэнду балгасны Евлен тосгонд гүнжгээрэн тариалан үйлдвэрлэл өндөр баримжаат тариан газрын бүтээн байгуулалт болон хөдөө тосгоны хамтын бэл мөнгө эд хөрөнгө эх баялагын хамаарал зэрэг байдлыг тухайн газарт нь байцаан үүжиж хадаа садах жориг санаагаар олон түмний дэргэдэх төв бус суртал болон ээлжирлийн асуудлыг төвлөрөнгөө жасан чигчилж өндөр баримжаат тариан газрын төлөвжүүлгээ даачлал жарлах бүтээн байгуулах шалган авах хамаарч хамгаалах зэрэг гогчоонд оршиж байгаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хөдөө тосгоны хамтын бэл мөнгө эд хөрөнгө эх баялагын хамааралтыг дүрмжүүлж хамтын эд хөрөнгийн эмхэлж данстай харгуулан дансыг ил болгож олон томонд жасан чигчилсэн үр бүтэмжийг үнэнхүү эдлүүлэх хэрэгтэй гэж чухалчилсан байна. Боган Өвөр Монголын ой шугай аж үйлдвэрийн бүлэглэлийн Фэнтиан ой шугай нутаг бэлчээрийн компани гал төмрийн сэргийлэн унтраах жолоодох төвт хүрч Ши Жинпингийн амь ухаан боловсны үжил санаа гүнжгий үйлдэлжүүлж улсын умартын чухал амь ухаан аюулгүй халахвчи бат чогчлох улс төрийн хариуцлагыг үүргэлэн тухайн газрын байдалтаа тохируулан ойн дагалт аж ахуйг бойжуулан бужгайруулж ой шугайн жугаачил совилт зэрэг аж үйлсийг хүчлэн хөгжүүлж
номин ногоон уул усыг сахин хамгаалж, ажилчдад сайн сайхан амьдралыг эдлүүлэх хэрэгтэй. Амь ухаан бүтээгдэхүүний өртгий биелүүлэх тогтчийг төгөлдржүүлэн, нүүстрэгч хурамдуулах арилжааг сүвгчлөө өрнүүлж, нүүстрэгчийн хурамдлын бүтээгдэхүүнийг ойт орны бохирдолгүй хадгаламжийн дэвтэр болгох хэрэгтэй. Одоо ойт орны гал түмрийг сэргийлэх хугацаа, богоо ойт орны гал түмрийн сэргийлэлтийн бараалах сувраг болон байцаах өртөөтэй видеогаар харилцаж, гал түмрийн сэргийлэн унтраах эд бодис болон тоног төхөөрөмжийг гүйчид бэлтгэж тохируулан, гал түмрийн унтраах эгнээний боловсрол сорилтыг бодиттой атгаж, гал түмрийн байдлыг хинэн хэмжиж, урьдчилан сэрэмжилүүлэх, бачмын аргачаа шийдвэрлэх чадвараа үргэлжилэн дээшлүүлж, олон түмний амь нас эд хөрөнгө болон эхингэн давааны амь ухаан амар түвшнийг сайтар хамгаалах хэрэгтэй гэж чухалчлав. Хуйгооло улсын дэсийн байгалийн хамгаалалтын оронд бога амь ухаан орчин тойрны хуулийн бичгийн нарийн хянамгай туушлуулж, нуг газрын хамааралт хамгаалалтын дүрмийг нарилгажуулан, нуг газар, жүлэг газрын тал нутаг, элсэрхэг газрын жаарт нарс, ховор чухаг живүүртнийг хамгаалах эрчмээ чангаруулан, нэг цогцжуулсан оюунч хинэн хэмжих сүлжээг түрэгтгэн байгуулж, усан жүй, ургамлын хучлаг, хээрийн амттан жирэг, амь ухаан суур тоо баримтын системтэй чуглуулан, шинжилгээ судалгааны чангатгаж, үжисгэлэнт сайхан дундад улсын бүтээн байгуулалтад Өвөр Монголын хувь нэмрийг үжүүлэх хэрэгтэй гэж шаарджээ. Богамбаса ягшийн оюунч сүлжээний холбооны шинэ энергийн машин тэрэгний бүх улирлын цас мөсний туршилтын суурны төслийн байгуулалтын ахуй талбар, Фонхон шан уулны хүйтэн газрын машин тэрэгний туршилтын суурьнд байцаан судлалт хийж, тухайн газрынхны хүйтэн их баялагаар халамжил аж үйлсийг хөгжөөж, машин тэрэгний туршилтын дээр доор урсгалын аж ахуй баялыг татан оруулан, цас мөсний машин төхөөрөмж үйлдэх, машин тэрэг сэлбэн жасах, соёл жугаачлалын чуглаан үжисгэлэн зэрэг хүрээнд хамжилчин, харилцан ахиулахыг дайчилж, орон нутгийн онцлогт давуулаг одоогч аж үйлсийн системийг байгуулахыг зоригжуулсан байна. 8 дугаар сарын 16-ны орой Өвөр Монголын өөртөө засах орны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглаа буухтад өндөрлсөн байна. Өөртөө засах орны намын хорооны дэд шүүжи, өөртөө засах орны ардын засгийн ордны тэргуулагч Боган төгсөх ёслолд оролцож чуглаа өндөрсныг нийтэлжээ. Өөртөө засах орны намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Боошинхва, өөртөө засах орны намын хорооны байнгын гишүүн, Буг хотын намын хорооны шүүжи Чанжи Чан оролцож өөртөө засах орны ардын засгийн ордны дэд тэргуулагч Зүхэ төгсгөлийн яриа тавьсан байна. Буг хотын Олимпикийн биеийн тамирын төвийн тамирын ордонд эл төлөөлөгчдийн анги дараалан талбарт орсны дараа бүх хүмүүс босч огсон бүгд найрамдах Домдод ард улсын сүл дуугдуулжээ. Өөртөө засах орны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны сүл дууны дунд өөртөө засах орны биеийн тамирын чуглааны туг болон 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны туг алгуураар бууж 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны гал бамбар унтарсан байна. Төгсөх ёслолын уран сайхны товлолт нь 3 хэсгээр явагдаж, Өвөр Монголын эл үндэсний олон томон бүлхэндэн тамчиж, эрэмгэлэн урагшиж байгаа чогж ухаах амьдлагаар төлөвлөж, өргөө олон кадр олон томныг өөртөө засах орны намын хорооны 157 ажлын байрлуулалтыг сайтар найдварлуулан, Өвөр Монголын одоогчлог байгуулалт донд шинэ зүтгэл гарган, шинэ бүтэмж үүдхийг зоригжуулсан байна. Олны бараалал доор өөртөө засах орны биеийн тамирын чуглааны тугийн дамжуулах ёслолыг явагдуулж, өөртөө засах орны 17 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны даачдын эрхлэх хот болох Хуг хотын ухуулгын фильмийг нэвтрүүлжээ. Төгсөх ёслол нь бүх талбай найрлуу хүсийн магтаа дунд өндөрлжээ. Өөртөө засах орны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны хугацаанд бүх орны эл газраас ирсэн 1-2 түмэн тамирчин 37 том төрлийн 860 бага төрлийн уралдаанд оролцож, үүнд уралдааны дугуйлангийн 26 том төрлийн 809 бага төрөл, олон түмэнч дугуйлангийн 11 том төрлийн 51 бага төрлийн уралдаан багтана. Уралдаан бүхнөр өмг журамтай явагдаж, өргөө олон тамирчид жорогтой төмчин нөхөрлөл 1-р, уралдаан 2-р гэх жорог санааг бадруулан харилцан булхамд харилцан хүндэтгэх шилдэг сайн дүр төрхийг илрүүлжээ.
8 дугаар сарын 16-ны орой Өвөр Монголын өөр тон засах орны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглаа Буухтад төгс амжилттай өндөрлжээ. Тус хугацааны өвдөх шуралдаанд Түм гарай тамирчин оролцож шин цаг үеийн Өвөр Монголын тамирчидын омог төгөлдөр урагшлан эрэлхийлэн тэмцэх зориг санааны дүр төрхийг бүх талаар илрүүлсэн байна. Умбалтын уралдаанд ордсын 11 настай бичхэн тамирчин Шүйк өрхтэн улаан дугуйлангийн 7 төрлийн уралдаанд мангалайлж 7 алтан медаль олж нэг уралдааны тэмдэглэлийг шинтгэсэн байна. Шилэнгол аймгийн тамирчин Фужааны 34 жил баримталсан Өмөгтэн Жуу Матрийн уралдааны өөр тунжис хоорны насанд хүрэхсэдийн тэмдэглэлийг шинтгэжээ. Тус хугацааны биеийн тамирын чуглаан нь уралдааны дугуйлан олон түмэнч дугуйлан гэх хоёр их төрөл хувааж 37 том төрлийн 860 бага төрөл тохируулан бүх орны 12 аймаг хотын нэг түм 2029 тамирчин оролцож уралдаанд оролцсон болоод үйлчилгээ баталгааны ажилтан 2 чиг 2 түм шахан байна. Бүх уралдаанд 2951 шагналын медаль тодрон, үүнд алтан медаль 958, мөнгөн медаль 937, хүрэл медаль 1056 бий. Уралдаан нь одоогийн байгаа талбай ордны их баялаг түшгэлэн 13 уралдааны талбай ордныг дахин шинтгэн жасаж дахин хэрэглэн бүтээн байгуулах бэл мөнгийг ихээр арвилан бүтээн байгуулах ажлын хугацааг богиносгожээ. Үүний хамтаа уралдааны талбай ордон нь жууны жуугаар цэвэр цахилгаан хэрэглэхийг баялуулж доор нүүстрэгчид орчин тойрны хамгаалах уралдаа эрхлэх завгаараар бохирдолгүй биеийн тамирын хөгжилтийн ойлгох түүнийг илрүүлсэн байна. 2200 гаруй сайн дурчин чанга боловсрол хүртсэний дараа тухайн талбайд үйлчилж Бачим авралтын 52 дугуйлан 29 Бачим авралтын төрөг талбай ордны бүхний хамран дотоодын хамгаалах гал унтраах цаг агаар зэрэг олон салаа мөчр 24 цагаар талбай ордныг жижүүрлэн сахив. Тус хугацааны биеийн тамирын чуглаан түшиглэн Буухтын соёл жугаачлалын салаа мөчр хөдөө тосгон соёл жугаачил биеийн тамир худалдааг уусалчуулах ширээс ажиллагаа өрнүүлж энэ хугацаанд 4 том төрлийн 25 гол сэдвт ажиллагаа 3 том гол сэдвт соёл жугаачлалын шугам тохируулжээ. Бүртгэлээр биеийн тамирын чуглааны хугацаанд улсын дотоодын жугаачигсдыг 583 чиг 4-7 түмэн хүн удаа хүлээн авчиж очлон жочилсон ерөнхий жардал нь 80 чиг 2-7 дуушир төгрөг хүрчээ. Биеийн тамирын чуглааны тугийг шилжүүлэн тушаахыг дагалдан өөр тунжис хоорны 17 дугаар хугацааны биеийн тамирын чуглааныг Хөх хот өрхлөн явагдуулна. Хөх хотод одоо том хэлбэрийн 2 биеийн тамирын талбай, өндөр төсвийн уралдааны явдлын баримжаа төрсэн 20-од гэр доторх биеийн тамирын ордон байж, эдгээр нь өөр тунжис хоорны 17 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны олон уралдааны төрлийг эрхлэх шаардлагыг хангаах болно. Өөр тонцох оны намын хорооны 11 дугаар хугацааны 12 дугаар удааны бүгд хурлаас чухалчсан нь аюулгүй баталсан урьдалдоор жилийн эхэн тогтоосон чухлыг төслийн байгуулалтын агчаанд хүргэтгэж ардын дундах бэл оруулалтын идэвхжлийг хамгаалан дайчилжээ. Одоо 20 гэршин тойргийн бодолтын хүчний байгуулалтын барилгын ажлын агч маш түргэн байна. 20 гэршин тойргийн Дунфан Гөөшин тоо баримтын төвийн төслийн авхаа талбайд 6 суур тоо баримтын асрын 4 нь ашиглалтад орж нөгөө хоёрын 10 дугаар сарын сүүлчид дуусах гар байна. Компани хамаатай хариуцлагатан Вангийн Чонгос бид барилгын ажлын агчаан батлахын тулд 3 уйлж жижиг тавруулсан гэлээ. Бүгд хурлын дараа ажлаанд хүрэхдэх нь боттой найдваржуулах ажил болжээ. 20 гэршин тойрогт бодолтын хүчнээ олон аж үйсийн төсөл жиргээр явагдаж дээр хагас жилд бүх орноороо 3668 голлогтой төсөл хэрэгжүүлэхээр төсвөлэн ажил эхлүүлж барилга сэргээсэн норм жууны эрийг давсан байна. Бүгд хурлын дараа ил газрынх нь 3 дугаар улирлыг завдан бүх хүчнээр шувталт хийж байна. 20 гэршин тойргийн Дунфан Гөөшин тоо баримтын төвийн төсөл байгуулагдвал 290 сая ваттын IT чиглэлхэн хангах чадварыг бүрэлдүүлнэ. Энэ нь 13 түмэн гэр бүлийн жиргээр чиглэлхэн хэрэглэх хөвчтэй тэнцэнэ. Эдгээр чиглэлханыг хөдөлгүүрийн эргэлтэд хэрэглэвэл 10 түмэн пигийн бодолтын хүчнийг бүрэлдүүлж хөдөн жуун ажил үйсийн бодолтын хүчнээ хэрэглэгээг хангана. Энэ нь умарт орны оюуч бодолтын суурин болох юм. Бүгд хурлын ардын дундах бэл оруулалтын идэвхжлийг хамгаалах дайчлах гэсэн үг нь ардын дундах бэл оруулалтыг дайчилжээ. Энэ жилийн 1-р сарын 1-ний өдөр Өвөр Монголын өөртөө засах орны ардаас жинсэн аж ахуйн хөгжилтийг ахиулах дүрмийг жинхнээр хэрэгжүүлж
засгийн ордон тогтолж байгаа хоригжүүлэхийг хуульжуулах гэдгийг бичиж оруулан эл шатны засгийн ордон хугацаа тохируулалтаар шилдэг болгож гэрээгэн хүчингүй болгож болохгүй гэж тодорхойлсон байна. Үүнээ зэргээр Өвөр Монгол код ширвэн аж ахуйлалд орох ерөнхийсэн байцаалтаар нэг л удаад баялуулагч зэрэг тогтцыг бүх талаар хэрэгжүүлж дүрм тогтоолын талаас аж ахуйлын дараасыг хөнгөлөн ардын дундах бэл оруулалтын идэвхжлийг дайчилсан байна. Дайчлалтын талаар энэ жил Хохот ардын дундах бэл оруулалтад хандуулсан 2 бүлэг төслийн танилцуулгын данс гаргажээ. 1-р бүлэг нь 13 төсөл, ерөнхий бэл оруулалт нь 82 дуншуур төгрөг хүрч, 2-р бүлэг нь 19 төсөл, ерөнхий бэл оруулалт нь 55.6 дуншуур төгрөг хүрч, тэргүүнээ үйлдэх үйлс, хотын шинжилэлт, нийтийн асрамжийн үйлчилгээ зэрэг хүрээх хамарч, бас нэг бүлэг аралжаачин урьж зөвдөлчих ажиллагаа өрнүүлсэн байна. Энэ жилийн дээр хагас жилд бүх орны ардын дундах бэл оруулалт нь нийтний адил хугацааныхаас 182-оор нэмэгдэн нэмэгдлийн хурд чинь бүх улсын төгсдгсөн төвшнөөс 17% чиг өндөр байж ерөнхий бэл оруулалтад ижлэх харьцал нь 53.3 хүрч бүгд хурлын дараа өл төрлийн төрийн бодлого үргэлжлэн хүчлэхийг дагалдаад энэхүү тоон үргэлжлэн нэмэгдэж байна. 8-р сарын 16-ны үдээ өмнө Өөртөн засах орны соёл зугаачлийн тэнхимээс голлон эрхэлсэн 2026 оны Өвөр Монголын Өөртөн засах орны бодисын бус соёлын өвийн наадам болон Байран баруун хошууны 25 дугаар хугацааны наадам Улаанхат хотын Байран баруун хошуунд эхэлжээ. Энэ нь Өвөр Монголын анх удаа эрхэлсэн бодисын бус соёлын өвийн наадам болно. Бүх орны 12 аймаг хотын төлөөлөгчийн анги болон бодисын бос соёлын өвийн тусгай сэдвт жигсаалын өмнө наадмын талбарт орж өөр өөрийн бодисын бос соёлын өвийн бүтээгдэхүүнээ дэлгэрүүлсэн байна. Байран баруун хошуу бол дундад улсын гэсрийн соёлын нутаг, дундад улсын холбооны нутаг хэмээгддэг. Улсын дэсийн бодисын бос соёлын өвийн уламжлагч, холбоо ярих урлагчин оюун сан Ахмад Идэр Жалуу багчууд 4 үеийн 100 гарын холбоо уламжлагчтай хамт тоглолт гаргаж бүх улсын эл газраас ирсэн жугаачигсад бодисын бос соёлын өвийн амжилтын хүчнийг ойлгосон байна. Бодисын бос соёлын өвийн наадам нь бас чуглаа маймаа тохируулж 200 гарын бодисын бос соёлын өвийн төрлийн 1000 гад онцлогт бүтээгдэхүүнийг дэлгэн борлуулжээ. Өөртөө засах орны соёл жугаачлалын тэнхимийн бодисын бос соёлын өвийн газрын дарга Жанжаачин хөлхтэн сонирхох, уралдах, жугаачингүн, биечлэн ойлгох, хөргөлгөөг нэг цогцжуулсан тал нутгийн бодисын бос соёлын өвдөгч найр болсон гэлээ. 8-р сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр болтол 2026 оны Өвөр Монголын хүйтэн сэрүүн эдчин ногоо болон шин соргог эрдэн шишийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулгын жолголтол болоод чанарлаг хөгжилтийн ахуй талбай хурал Баянуур хотод явагджээ. Ажиллагаанд 13 үйлдвэрлэл борлуулгын хамжилчааны төсөл тогтож 2.81 том муу газар 11 их төрлийн хүйтэн сэрүүн ногооны таримлын суурин болон түмэн тооны тариалангийн бүтээгдэхүүний захиалгад холбогджээ. Одоо Өвөр Монголын хүйтэн сэрүүн ногооны таримлын хэвч 413 том муу хүрч улсын дотоодын хамгийн том шихэрлэг эрдэн шиш боловсруулах суурныг байгуулсан байна. Ойрд Дундад улсын банкын Манжуур хотын Хуваар банк, Манжуурын Алтай олон улсын ам тосны компанид Өвөр Монголын анх дахь AEO итгэмжийн хэрхэмийн зөрөөчлөн үн тогтоосон зээлгийг 1000 томон төгрөг тархаасан байна. AEO гэдэг нь гэрчлэн магдалсан эжигнэгчийг хэлж байна. Өвөр Монголын чөлөөт арилжааны туршилтын орны Манжуурын хэсэг тойргийн голдогтой гадаадаас оруулах түүхээ амбуудаа ичүүлэх аж ахуйлал болсны хувьд Манжуурын Алтай олон улсын ам тосны компани нь Бомтын AEO дэддэсийн гэрчлэл олсны дараа зөрөөчлөн үн тогтоох зээлгийн төрийн бодлогыг хүртэж итгэмжийн давуулгаан бодтой эжигнэлтийн ашиг болгон хувируулах болно. 8-р сарын 15-ны өдөр Хохот Жуун ортооноос Баянчагаа ортоонд хүрэх гал туул нэрвжид тусгай ээжийн гал тэрэг нэвтэрснээр Хохот болоод Улаад гал туулны сүргээ холбосон соёл жугаачлалын шин зам шугамтай боллоо. Тусгай ээлжийн гал тэрэг нь 8-р сарын сүүлчээс өмнөх гаргийн 2, 3, 6 гаргийн өдөр болгон тогтсон чавтай нэвтрэн жугаачсад 1, 2, 3 дахь жургаа зэрэг олон тавчангаар билет авч болно. Аялалд улаан мөчрийн тоглолт тал нутгийн жочин ухдаг хэсэл зэрэг онцлог төсөл тохируулж төмөр зам болоод соёл жугаачлын гүнжигээ усалжилыг ахуулан үжимжийн орны зам харилчаа дүнгүү хүчир асуудлыг бүтээмжтэй шийдвэрлэжээ. Мэдээ нэвтрүүллээ. Та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.